За сайн байцгаана уу? Конгагийн Medical Agency энэ удаагийн дугаарт маш чухал хүнийг оролцуулж байна. Би өөрөө Пунтан Чэсэн эмнэлгийн багц шинжилгээг өгчөөд энэ боломжоо дамжуулаад манай урлагийн тасгийн профессортай уулзах боломж өнөөдөр олдсон байгаа. 안녕하십니까. 저는 이제 분당 재생병원 비뇨의학과에서 근무하고 있는 손정환입니다. 이제 비뇨의학과는 뭐 비뇨기 종양이나 뭐 여러 결석이나 감염이나 여러 분야도 있는데 이제 제가 이제 몽골 환자분들 많이 만나고 수술하는 환자들이 소아, 요도, 기형 환자들이 이제 많이 찾아와서 제가 수술해 준 경험이 있습니다. 그 중에서 오늘은 요도 하열에 대해서 좀 말씀을 드릴까 하는데요. За сайн байцгаана уу. Би болохоор Пундан Цэсэн эмнэлгийн урлагийн тасгийн эмч Сун Чонгхон байна. Урлагийн тасаг гэх юм бол ерөөхдөө бол урлагийн шээсний замын хорт тавдар юм уу? Эсвэл шээсний замын чулуужилт юм уу? Тиймэрхүү зүйлээр хөвчлөг хүмүүс бодог. Гэхдээ хүүхдүүдийн асуудал ч гэсэн нэлээд ихэд байдаг. Ялангуяа би тэр дундаасаа хүүхдүүд Монголд болохоор ерөөхдөө хүүхдүүдийн одоо урлагийн асуудал дээр илүү их мэдсэл орж исэн туршлагатай болохоор өнөөдөр ерөөхдөө тийм хүүхдийн шээсний замын гажигын талаар та бүхэнд мэдээлэл өгье. Аль болох чадах ядгаараа та бүхэнд одоо ойлгомжтой мэдээлэл өгөхийг хичээе гэнэ. Анх төрөнгүүтээ энэ өвчин болохоор мэдэгддэг штэ тий. Энэ оншоо авчгаад тэгээд ер нь ирээдүйд мэс засал хийлгэх шаардлагатай байна. Жаахан хүүхдэд томруулаад мэс засал хийлгэх ч юм уу тий. Тэгж боддог хүмүүс байгаа. Гэтэ зарим тохиолдолд болохоор нөгөө хүүхэд нөгөө төрөхөд анзаараагүй бас хүүхэд нь ингээ зовир өгöd байгаа хүмүүс байж магадгүй л дээ. Тэгэхээр анх онцлогдохдоо ер нь ихэвчлэн яаж онцлогддог, ямархуу байдлаар хүмүүс мэддэг вэ талаар нь. 이제 요도 하열이라는 거는 이 형태학적으로 문제가 생겨 있는 거라서 보면 압니다. 보고 진단을 하는 거예요. 네. 오줌이 나올 때 이 오줌 줄기를 한번 확인해 보시면 돼요. 고추 끝에서부터 이렇게 오줌 줄기가 나오는지, 요도 하열 같은 경우는 이제 이 요도가 이제 성기, 우리 이제 영어로 페니스라고 그러죠. 페니스에 형성돼야 될 이 요도관이 정상적으로 형성되지 않고 중간에 이렇게 형성된 거예요. 그래서 소변 나오는 구멍이 정상적인 부분이 아니고 저쪽으로 뒤쪽에서 이렇게 소변 나오는 구멍이 확인이 됩니다. 좀 심한 경우에는 우리 음낭이라 그래가지고 고안을 싸고 있는 이 주머니가 있는데 이 주머니가 요렇게 이제 요렇게 성기가 요렇게 있고 음낭이 요렇게 옆으로 주머니가 형성돼 있어야 될 게 요게 위로 이렇게 형성돼 있는 경우가 있어요. Гипоспатия гэдэг нь юу вэ гэхээр одоо шээсний замын ерөөхдөө бүтцийн өөрчлөлттэй гажигтай байна гэж ойлгоход болно. Ямар бүтцийн өөрчлөлттэй байх вэ гэхээр одоо эрэгтэй хүмүүст ерөөхдөө илэрдэг шээсний замын гажиг нэг байгаа. Тийм болохоор эрэгтэй хүн чинь өөрөө одоо бэлэг эртнийхээ хамгийн үзүүр хэсгээс шээс гарч явах хэрэгтэй. Гэхдээ тэгхгүйгээр үзүүрээс ерөөсөө шээс гарахгүй бэлэг эртний дундаас юм уу эсвэл бүр доод талаас нь шээс гарч ийна гэх юм бол ерөөхдөө гипоспатия гэж онцлно. Тэгэх юм бол энийг яаж онцлох вэ гэхээр нүдэрээ харахад илт мэдэгдэх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед угаасаа хүүхдүүд байнга ингэж живцүүдэг болохоор миний хүүхд яг яаж шээж ийн гэдгийг сайн мэдэгдэхгүй харагдахгүй. Гэхдээ одоо салгааслахаар ихэвчлэн одоо төрхөөс нь ахуулаад няраагаас ахуулаад одоо булчирнаас хүртэл ийм урьдчилан сэргийлэх шинжилгээ гэж систем ерөөхдөө явагддаг байгаа. Тэр шинжилгээгээр эмч байнгын хүүхдийг ингэж хянаж явангаа ерөөхдөө анзаарагдаад орчлогдох тохиолдол их байдаг. Гэхдээ Монгол болохоор яг ийм хүүхдийн урьдчилан сэргийлэх ийм систем байдгүй гэх юм бол аав ээж нар нь гэртээ хүүхдийнхаа чихийг сольж өгөхдөө бэлэг эртнийг нь сайн анзаараад үзэхэд болно. Миний хүү яаж шээж байна? Ялангуяа аауд илүү сайн мэднэ. Яг тэгэхээр өөрөө эрэгтэй хүн болохоор за шодан хэлбэр нь ямар байна? Одоо төмсгөн их ямар хэлбэртэй байна? Хуухнаг нь ямар хэлбэртэй байна гэдгийг нь сайн ажиглаад үзвэл нүдээр харахад угаасаа ил мэдэгдэх ёстой гэж байна. Тэгээд шодоо угаасаа хаана шээс нь гарч ийн гэдгээс нь ерөөхдөө хараад жоохон асуудалтай өөрчлөлт байна шүү гэд мэдэж болно. Тэрнээс гадна энэ төмсг нь бүрэн бууж ирээгүй юм. Эсвэл хуухнагийнх нь байрлал нь бүр ингээд дээшгээ татагдсан байралтай байх тохиолдол байдаг. Тэр тохиолдолд гэсэн хуухнагийн доошо буулгах мэс засал бас давхар ерөөхдөө хийгдэх шаардлагатай байдаг. Энэ төрлийн мэс заслыг ер нь хэдэн наснаас хэдэн насны хооронд хийгдвэл хамгийн тохиромжтой байдаг. Тэгвэл бас хэдийн мэс заслаа хийх чадаагүй олон жил болсон хүн байж болно. Тэгвэл бас хэдэн наснаа ч гэсэн оройтсон ч гэсэн хийлгэж болдгоо гэж. 그래서 여기 있을 요도가 이쪽에 뒤쪽에 있다 그러면 이만큼의 요도를 주변에 있는 피부를 이용해서 요렇게 요도를 성형 수술을 해서 만들어 줘야 돼요.
한 살 때 형성된 이제 요도 뭐 이만큼 길이하고 성인이 됐을 때 요도 길이가 성인 되면 훨씬 길잖아요. 그러니까 이 뭐 좀 성장해서 할 때는 만들어 줘야 되는 요도 길이가 길면 수술하기가 좀 힘들어요. 그다음에 수술하고 나서 이제 우리 휘수술나 누공이라는 그런 이제 합병증도 좀 더 많이 생길 수 있고, 그래서 가급적이면 빠른 시기에 해주는 게 좋고, 그다음에 또 빠른 시기에 해주게 되면 이게 뭐 그 어린 소아일수록 이 상처 회복이 빨라요. 그래서 Ерөнхийдөө бол гипоспадиа гэдэг нь тийм насны хязгаар гэж бол аахгүй. Хичнээн том болсон ч гэсэн сүүлд онцлогдоод өөрөө анзаараад ерөөхдөө том болоод насан туршид ч гэсэн бэлтгэл орох тохиолдол бий. Гэхдээ аль болох эрт хийвэл ерөөхдөө өөртөө нь одоо ямар нэг эстэл үүсэх магадлал нь бага гэсэн үг. Ялангуяа одоо энэ гипоспадиа гэдэг нь юу гэхээр шээсний зам нь одоо ийм урт байх хэрэгтэй байсан бол ийм хүү үүссэн. Тэгвэл буцаж ийм урт болохын тулд шээсний замыг ингэж шинээр хийж өгч гэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хийж өгөх энэ замд нь хийж өгсөн тэр шинэ шээсний сүв нь сайн идэгвэл зүгээр боловч сайн идэхгүй энд нь цоорхол үүсэх юм уу, скол наалданг үүсэх юм уу, тийм эрсдэл нь урт байх тусмаа илүү амархан үүсэх магадлал нь өсөд явчихна гэсэн үг. Тийм болохоор хүүхэд байх юм бол хүүхдэд болохоор тэр уртсгаж өгөх шээсний зам нь илүү богинохон, том юм болохоор илүү урт олоо явчихна. Тийм болохоор аль болох жоохон байхад нь мэсцэл хийвэл ерөөхдөө мэслийн үр дүн сайн болно гэж ерөөхдөө хэлдэг байгаа. Энэ асуултыг хариултыг сонссон ч бас ингэж санагдлаа. Одоо жишээлбэл нөгөө төлөгдөлтийн хүмүүс ч юм уу ингээд арьс нөхөх хаалгаад юм чигээд байдаг штэ. Тэгэхээр нөгөө тухайн хүүхэд маань ингээд нөхөн сэргээгээд явцсан тэр богино зайд ингээд хийцэн байж байгаа томроод 20-30 та болоод ирэхээр нөгөө талбай уртсан штэ. Тэгэхээр нөгөө давтан мэсээс бүр олон жилийн дараа хийх хэрэгтэй өсөл нэг удаа л юм болоо. 화상 같은 경우는 이제 그거는 이제 피부가 그렇게 하게 되면 이제 스카라는 형태로 남게 되거든요. 예, 그래서 이제 그런 이제 수축 같은 게 생길 수가 있는데, 어릴 때 요도 하열 수술을 해주는 그 피부는 옆에 있는 정상적인 피부를 이렇게 감아주는 형태로 하기 때문에 성장하면서 같이 자랍니다. 예. Гипоспадиагийн мэсэл нь болохоор одоо тийм сорвчлалтын мэсэлтэй ерөөхдөө жоохон өөр байдлаар төлөгдлийн сорвчлалт. Төлөгдлийн дээр сорвчлалт болохоор арьс ингээд суулгасан тохиолдолд арай жоохон өөр байдалтайгаар сорв үлдэж гин гэж ерөөхдөө ойлгож болно. Гэхдээ гипоспадиа нь болохоор бага наснд хийх тусам хүүхдийн угаас өөрийнх нь арьсныхаа онцлогоосоо болоод айгүй сайн идэгэн. Тэгээд тэрийгээ дагаад том болох тусмаа нөгөө нэг бүр багт нь хийсэн болохоор арьс нь тэрийгээ дагаа сайн гэж бас томордог, илүү уртсдаг гэсэн үг. Хүүхэд байх тусмаа. Тэгэхээр тийм болохоор ялангуяа бага наснд хийх ёстой гэж байгаа. Тэгээд энэ гипоспадиа нь өөрөө гаднах юм арьсаар биш, доторх өөрийнх нь арьс махаар нь ингэж чухчиж ингэж шинээр шээсээ сүүг хийж байгаа болохоор бас гадна үүсэж байгаа юм сорвжилттай бас өөр онцлогтой гэж ойлгож байна. Ер нь одоо мэс засал хийж байхад таны аюу олон кейсүүд хийсэн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр таны хийсэн кейсүүд дотроос ер нь хамгийн одоо энэ хэцүү байхтаа гэж бодоод гэхдээ амжилттай болсон тийм кейс байдаг. 이제 몽골 하나를 음낭하고 요도 이제 회음부에 이제 요도가 요 뒤쪽에 아주 뒤쪽에 있고, 음낭 주머니도 위치가 이렇게 위로 이제 올라와 있는 그런 음낭 기형하고 요도 기형이 있는 환아를 한 5명 정도 수술한 것 같은데, 이제 뭐 그게 그런 환아들이 제일 기억에 남고, 보통 뭐 보면 1차 수술로 이제 안 끝나는 경우가 많거든요. 이게 길기 때문에 이제 누공이라는 게 생길 수가 있어요. 그럼 2차로 누공 이제 성형 수술, 누공은 이제 뭐 간단하게 막아줄 수 있는데, 그 수술을 할 때 이 음낭 이제 위치 교정을 같이 해줄 수가 있어요. 예, 그러면 이제 그 피부를 이용해서 누공을 이렇게 이제 같이 덮어줄 수가 있거든요. 예, 그렇게 2차 수술까지 해서는 뭐 대부분 다 성공을 한 것 같아요. 예. Яг нэг хүнийг тэр хүний мэсэл хамгийн хэцүү байсан шүү гэж хэлвэл боломжгүй байна. Нэлээд олон хүмүүс байсан болохоор. Гэхдээ ерөөхдөө яг гипоспадиа дээр ерөөхдөө ярилцах юм бол яг Монголоос ирсэн айгүй хүнд хэлбэртэй гипоспадиатай нэг 5 хүүхэд байсан гэж би санаж байна. Тэгээд тэд нар ямар хэлбэртэй байсан бэ гэхээр гипоспадиа нь өөрөө шээсний сүв нь доор байралтай байгаа ч гэсэн хэр доор байралтай байна гэдгээ шалтгаалаад мэслийн одоо хүндүү хөнгөн үү гэдгийг шийдэгдэг байгаа. Бүр доошоо хүүхднийгийн ойрхон
байрлах тусам ерөнхийдөө бол хамгийн хүнд мэс засал гэж орно. Тэгэхээр тэрнээсээ гадна сая түрүү хэлсэн шиг хуухныгийн хэлбэрийн өөрчлөлтөд төмсгөн буугаагүй юм уу? Тиймэрхүү тохиолдолд давхцаж ерөнхийдөө илэрдэг. Монголоос ирсэн хүмүүс маань хөвчлэн дандаа тийм төрлүүд байсан болохоор ерөнхийдөө бол бүгдээрээ хүнд цөрлөлтөө ерөнхийдөө орно. Хамгийн гол нь түрүүнд хэлсэн шиг эхлээд нэгтгэх мэсцэл нь болохоор мэдээж шээсний сүвийг нь яг уртсгаад зөв хэлбэрт оруулах. Гэхдээ зөв хэлбэрт оруулсан ч гэсэн тэрэнд нь одоо шинээр үүсгэсэн юм арьсаар ингэж учиж хийсэн сууг болохоор тэр нь цоорхол үүсэх юм уу, сайн одоо идэхгүй байх юм уу, наалдан үүсэх юм асуудал үүсч болно. Гэхдээ угаасаа дахиад хуухнаг болон төмсөгний мэсэлд орох хэрэгтэй болохоор тэр хоёр дахь мэслийг нь хийнгээ тэр цоорхлыг дахиад ингэж цуг ингэж нөхөх мэс засал хийдэг байгаа. Ерөнхийдөө тиймэрхүү байдлаар 1-2 удаагийн мэс засал орсон. Монголоос ирсэн нэг 5 хүүхэд тэр 5 хүүхдийг айгүй хүнд байсан гэж санаж байна. За манай байгууллагаар дамжин авсан хүүхэд ч гэсэн яг адилхан энэ төмсөг болон одоо энэ хуухныгийн мэс засалд орсон байгаа. Тэгээд хоёр удаагийн мэс заслыг ингээд хийж байгаа нь энэ өвчтөнд мэс заслын үр дүн хамгийн өндөр болгохын тулд эхний мэс заслыг хийгээд хоёр дахь мэс заслыг салгаж хийдэг угаасаа юм шатлалтай мэс засал юм байлээ. Тэрнээс биш нэг удаагийнхаар амжилттай болгоод баяртай гэдээ явуулдаг бас мэс засал биш. Тэгээд ер нь бол ийм кейстэй хүүхдүүд айгүй олон байдаг. Яхан Монголдоо ч орж байгаа, гадаад руу явах боломжтой нь бас гадаад руу ирж байгаа. Тэгээд энэ мэс заслыг би бас сонсч байсан. Нэг эмнэлэг рүү ингээ хүмүүсээ явуулахын тулд бид нар эмнэлгийн судалгаа маш их хийдэг байхгүй юу? Одоо хин хамгийн сайн мэс заслыг нь хийж гин. Тэгээд тэр хүн дээр хэр оочор дараалал үүссэн байна. Цаг авах боломжтой. Тэр хүн бас гадаад хүн үүсэх үү гэдэг. Айгүй олон зүйлийг шалгадаг. Тэгээд энэ төрлийн мэс засал бол Солонгос ерөөсөө дэлхийн нийтийн хэмжээнд яг энэ хүүхдийн энэ мэс заслыг хийдэг урлагийн энэ эмч нь айгүй цөөхөн байдаг. Тэгээд тэр одоо эмчнэр бас гадаад хүмүүс авахтаа ч гэсэн айгүй хэцүү. Одоо жишээлбэл зарим одоо мэс заслын эмчдэр жил мэл хүлээх ч юм уу хэдэн сар жил хүлээх ийм тохиол байдаг. Тэгтэл манай энэ эмч болохоор Монгол өвчтөнд айгүй илэгтэй. Тэгээд энэ монголчуудыгаа болохоор ямар нэгэн тэр хүлээлттэй аль болох үүсэхгүйгээр энэ мундаг хүн дээр бас орох боломжийг нь хангаад тэгээд дээрэс нь эмнэлэг маань нөгөө fast track-ийн системтэй буюу гадаад өвчтөн зориулсан системтэй болгоор маш хурдан шинжилгээнүүдээ аваад айгүй хурдан мэс засалтаа ороод бидний төлөвлөжсэн хугацаанаас илүү богино хугацаанд эмчилгээгээ хийлгээд одоо сайхан болцсон байж байгаа. Тэгэхээр та бүхэн мэдээлэл авахыг хүсэх юм бол манай байгууллагаар дамжуулаад өөрийнхөө хүүхдийн зургийг шээж байгаа тэр зураг эдрийг явуулаад эхний ээлжинд нэг иймэрхүү чиглэлийн мэс засал хийгдэх юм байна гэд барагцаа авчаад тэг яг Солонгос шинжилгээгээд мэс заслаа яг хийзээ яаж хийх үү гэдгээ тогтоод бүгдийг тодорхойлоод амжилттай бас болдог кейсүүд зөндөө байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За ингээд нэвтрүүлэгт орж ирсэн та хоёртаа баярлалаа.